За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Төв аймгийн Дэлгэр хаан сумын хувьд бол 2016 оны жилийн эцээр 179 мянган толгой мал таалуулж одоогийн байдлаар засахтай хөгжилт сайхан тавтаа сайхан хөгжиж байна. Бид бүхэн 2016-аас 2020 оны засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон 2017 онд хийх үндсэн чиглэлээ сумын иргэдийн хурлаараа хэлэлцүүлэн батлаж за үүнд одоо тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Бид бүхэн 2017 онд ард иргэдийнхэн болон орон нутгийн хөгжлийн сан, улсын хөрөнгө оруулалтын сангуудаар бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж мөн одоо иргэдэн аймгийн урeenий жилийн дагуу ажилтаа орлоготой иргэн болох энэ ажлыг одоо эхний ээлжинд өөрсдийнхөө зорилт болгон хэрэгжүүлж ажиллана. Мөн одоо боловсролын байгууллагуудын хамран сургалт, эрүүл мэндийн төвийн чадвар чансааг дээшлүүлэх ажилд одоо мөн анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна. За манай сумын хувьд бол мөн одоо гэмт хэрэгээс сурчлан сэргийлэх ажил нэлээд хангалтгүй хийгдэж байгаа. За энэ ажлынхаа одоо мөн одоо иргэдийнхэн аюулгүй аж төрөх амьдралыг дээшлүүлж энэ ажлыг одоо эрчимтэй хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна. За 2017 оныг ажилтаа орлоготой иргэн болох урай гарган одоо хэрэгжүүлж байгаа. За энэ урайны жилийн ажлын хүрээнд албан болон албан бус хэлбэрээр одоо бий болж байгаа ажлын байрыг бүртгэлжүүлэх, за мөн одоо албан бусаар ажиллаж байгаа иргэдэн гэрээжүүлж тухайн одоо сум орон нутгийн албан бус бүлгүүдээр сум орон нутагт явагдаж байгаа үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх. Ингэснээр одоо тухайн сум орны ажлын байрыг нэмэгдүүлэх ийм зорилтуудыг төвшүүлэн ажиллаж байна.